Бас ширээний сүлжмэл дарж бэлтгэл суурийг одоо бэлтгэх хэрэгтэй. За суур маань бол одоо ерөнхийдөө ингээд өрчгөр байх юм бол хэдүүлээ эхлээд бүгдийн сайхан ингээд эндүүдэж бэлтнэ. За эндүүдлэг дээр би дахин хэлж байгаа зүйл нь ямарваа нэгэн торог бүс бараа материалыг бол татаж бол эндүүтэхгүй. За ингээд суур маань бэлэн болж байна. За одоо энэ суурийг ингээ харахаар хэдүүлээ манай нөгөө 17-40 хэмжээг аавна. За энийг авахын тулд хэдүүлээ торгоо. За энэ хэрвээ хээ байгаа бол хээний дагуу за энийгээ ингээ сайхан хээгээ. Энэ хээг бол энэ хээг харна. Шууд ингээ торгоныхоо голыг бол манайхаа олчдөг. За энэ торгоны гол бол ингээ мөрийн сарай байх энэ тал бол ерөөсө хамаагүй шүү манайхаа тэр тал дээр бол за ингээд энэ тал дээр бүгд одоо шохоо юм уу саван хэрэглэн дахин хэлэхэд ямар ч бал хэрэглэхгүй. За энэ дээрээс ингээд үндсэн босоо голоо олчж байгаа юм. Хамгийн түрүүнд голоод олно гэсэн үг. За ингээд сайхан тэмдэглэгээ хийчихье. Босоо тэмдэглэгээ. За мөн одоо хэвтэй тэмдэглэгээ хинтгээг болвол хийхдээ энэ нөгөө үндсэн нөгөө түрүүний босоо тэмдэглэгээг энэ хоёроо нийлүүлнэ. За ингээд хоёр талаасаа сайн хараарай. Хэрвээ та хэд маань яг ингэж харж чадахгүй байгаа бол нарийн хэрэглэе гэвэл за энэ толгоогоо барьж агаад за ингээд тааруулчих болно шүү энэ дээрээс. За ингээд тааруулж болно гэсэн үг. За ингээд ерөнхийдөө энэ дээрээс бол босооны тэмдэглэгийг олж авч байна. За ерөөсө таталт бол хийхгүй. Материал бол татна гэж бол байхгүй. Материал татвал нөгөө хэмжээс маань буруу болоо явчих штэ тийм ээ. За энэ дээр мөн ялгаагүй босоо хэвтэй гэдгийг харах хэрэгтэй. За энэ хэдүүлээ босоо явж байгаа учраас босоо тэнхлэгийг ингээ үзэхлээр ямар нэгэн торох зүйл байхгүй. Торгоны босоо тэнхлэг энэ дээрээс явж гин. За энэ дээрээс ингээ татчихнаа. За одоо ингээд дөрвөн тэнхлэгээ хоёр талаас нь татчихна. За энэ балаар ерөөсөө хийхгүй дараа нь арилахгүй. За энэ эсгүүрийн шохоо юм уу? Эсвэл савангийн одоо өөдсөөр дээр үед бол хийдэг байсан да. За ингэж хийж болно. За энэ ингээ босоо хэсэг нь гэсэн үг. За босоо хэсгээсээ хідүүлээ. За энэчнээс бол манай дээр 17 гэхлээр хуваахаар бол энэ ч 8.5 8.5-ын хоёр талд нь тэнхлэг татна гэсэн үг. Ерөнхийдөө бол ингээд 8.5-аар ингээ харахаар 17 байдаг. За аливаагаар нь ч болно. Үндсэн босоогоос 8.5 авч болно. Нэг бол энийхээ голын 8.5-ыг тааруулаад энд 17. За энэ дээр мэдээж тэг дээр очино. За ингээ үндсэн эхний хоёр тэнхлэгээ бол таарах хэвээр. За энэ дээр бол 17. Энэ дээр тэг дээр очино. За ингээ босоо дараагийн тэнхлэг татагдана. За яг энэ дистралийн дагуу та хэд маань ингээд оюул зоосон шүлжмэлийн одоо булантай дайланг дарах бунцын хийх бэлтэж байна. За энэ чинээсээ хідүүлээ. За 7. За 7 авна. Бидний чээс 8.5 авсан. За энэ нөгөө хамсрын хэсгийн 7. За ингээд 7 14 14 дээр хамсрын 3 см нэмээд за 7 см. За энэ дээрээс за 14. За энэ ингээд бид нар ингээд татчихад та хэд мэн сайн анзаарч харж байгаа бах. Нэг талдаа бол ийм жижиг, за нэг талдаа жоохон зузаан гарч байна. Энэ юуроос хамаагүй шүү. Эдлийн чинь ерөнхийдөө энэ ч 0.5-аас 1 см гарахад бол энд ямар нэгэн асуудал үүсэхгүй. За энэ бол яг ингээ гол нөгөө бид нар голоо харчиж байгаа учраас хүмүүс болохоор энэ дээр ямар алдаа гардаг вэ? Энэ хоёрын жигд хэмжээг асуугаад байдаг. Энд чинь яг оёх хэмжээний 0.5 л гарч ивэл эний бол одоо яг энүүгээр л одоо ёроолоор нь татахгүй бол оёх хэмжээ гарч ивэл энд бол асуудал үүсэхгүй. За одоо 17-40 маань хідүүлээ 15-ыг дээш нь татна. За 15 нийт 30-аар босоогоо татдаг. За 15 яг энэ дээр бол 15 байгаа. За энийгээ тэг дээрээ тааруулна. За энийг ингээ 30-аар тааруулна. За ерөнхийдөө манай бол суур бол хөөхөн бас нилээн өргөн бас эсгэгдэж өгдөг. Ер нь яг бол нилээн том зарим суурьд бол бүр нилээн том эсгэгддэг байгаа.
За ингээ энэ хоёр талын тэмдэглэгийг бол тавьж гин. За ингээ сайхан шууд тэмдэглэж. За ингээд энийгээ мөн хоёр талаа татчихна. За бүр хэрвээ та хэд мэн нарийн авмаар санагдвал энэчнээсээ мөн 15-аараа энийгээ татаад голын цэглэлд оруулж болно гэсэн. Тэгвэл 3 цэг хоорондоо холбогдвол нарийн болно. За ингээ сайхан бүгдийн сайхан ингээд татчихъя. За энийг хэдүүлээ дахин нэг шалгалт явуулъя. За 15 энэ дээр нэг цүлхийж орж ирсэн байна. Тэгэхээр хэдүүлээ энийг за ингэж хагаад за 15 та хэд маань маш сайн хэмжээгээ маш сайн зөв авч иж хийгээрэй. За энэ маань өөрөө саяжих шиг ийм жижиг алдаа гаргавал хэмжээс бол алдагдаж явна гэж ойлгох хэрэгтэй. За энэ жоох илүү гарсныг авчихна гэсэн. За үндсэн ингээд их маань бол ингээд бэлтэж байна. За энэ дээрээс ингээд харуул материал маань хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр эндүүдлээс шалтгаалаад янз бүрийн хэмжээтэй энэ маань одоо бүр ингээд ягнаалтч байж болно. За бүрэгхий ч ийм материал байж болно. Хамгийн гол нь бол одоо энэ мадаа суур бол саяжих шиг одоо айл тал руугаа авахд хэмжээсүүд маань яг ижилхэн одоо ингээд 7 одоо 8.5 ханаас авсан 8.5. За энэ хэмжээсүүд бол маш чухал энэ хэмжээсүүд байна. За суурийг зоосон шүлжмэл бэлдэх суур бэлэн боллоо.